Сайн байцгаана уу? Галууны тухай. Галууг хээрийн буюу зэрлэг тэжээвэр буюу гэрийн гэж ангилдаг. Хамгийн өндөр нисдэг шуудын нэг бол хээрийн галуу. 10,175 метрийн өндөрт нисдэг гэж тэмдэглэсэн байна. Галууны өнгө зүсний хувьд олон янз байдаг. Бор галуу, хар галуу, саарл галуу, цагаан галуу. Манай орны улаан номонд одой галуу, манхин галууг ховор зүйлд хамруулсан байдаг. Одой галуу нь манай орны галуунуудаас хамгийн жижиг биетэй шүү бөгөөд биеийн урт нь 60 см. Бор хүрэн өнгөтэй байдаг. Усны эргийн хуурай газар байж хөвд овоолон өдөө дэвсэж үүрээ засан 2-7 ширхэг том цагаан өндөг гаргана. Манхин галууны биеийн урт 70 см, хүрэн саарл өнгөтэй, амьдралынхаа турш хосоороо байдаг. Хээрийн эдгээр галуу нь манай орны орхон, сэлэнг, хараа, ерөө, эг, онон, балж, туул, хэрлэн, завхан голын дагуу хөндийгөөр, толб, тэрхийн цагаан нуур, өгийн нуур орчим өндгөлөн цусдаг. Гэрийн тэжээвэр галуу нь гэрийн нохооноос ч илүү хүнийг тоншин хөөж гэрийг харж хамгаалдаг их зодоонч шувуу юм байна. Газрын холыг туулаад ирдэг, ганганан гунган нисээд ирдэг, зэгстэй нуураа санаад ирдэг, зиллэн ниссээ зориод ирдэг. Илүү олон сонирхолтой амьтдын талаар мэдхийг хүсвэл суугаад агаарай. Баярлалаа.